За, цахим системийн танилцуулга бичлэгийн 3 дугаар хэсэг нь явж байна. Энэ хэсэг дээр болохоор бид нар сурагчийн эрх, үүрэг, оролцооны талаар ярих байгаа. Тэгэхээр бид нар эхний сурагчийн бүртгэлээр орж үзье. За, сурагчийн бүртгэлийн хянах самбар нь өмнөх хэсгүүдтэй яг адилхан харагдана. Мэдээллүүд иймэрхүү байдалтай ирдэг. За, зэсний хувьд гэхээр нүүр үз буюу энэ хянах самбарлуу шилжих хуудас, захидал буюу бие биентэйгээ чатлах хэсэг. Харин багш хэсэг дээр зөвхөн хичээл ордог багш нарын мэдээлэл харагдах байгаа шүү. Үнэлгээний хувьд болохоор сурж байгаа хичээлээ чинь, судалж байгаа хичээлээ чинь дүн гарсан үед үнэлгээ гэсэн хэсэг дээр бид нэр яг авсан дүн харагдах байгаа. Одоо ингээд жишээ нь нэгдүгээр үйлрэлд энэ хичээлээ дүн гарсан байлаа гэхэд дараа хичээлд өөр нэг хичээлээ дүн гарлаа гэхэд энэний доор чагсаад харагдана гэсэн үг. Харин хуваарийн хувьд хичээлийн хуваар ийм байдалтай харагдаж байгаа. Тэдх өдөрт тэдэн цагаас тэдэн цагийн хооронд орно гэдэг. Цахим журнал дээр одоо өөрийгөө хэдэн сард 11 сард ч юм уу хэдэн удаа хичээлдээ хоцорсон, тасалсан гэж бүртгэгдсэнийг харах юм. За, мэдээлэлүүд болохоор админы сургуулиас ерөөхдөө зарласан мэдээллүүд энэ хэсэгт харагдана. Одоогоор мэдээлэл байхгүй болохоор хаас харагдаж байгаа. Өргөдөл. За, энэ болохоор чөлөө авах ч юм уу эсвэл сургалтын албанд өргөдөл гаргах үед бид энэ хэсгээр бичиж өгөх байгаа. Хэрвээ өргөдлөө бичээд сургалтын албанаас зөвшөөрсөн бол хэв шинжийн зөвшөөрсөн гэсэн байдалтайгаар хариу болж удахгүй ирдэг байгаа шүү. За, энэ болохоор жишээ нь тэмцээнд явна гэд ийм тайлбартайгаар чөлөө өссөн байна. 24-өөс 28-ны хооронд. Тэгээ сургалтын албанаар зөвшөөрсөн гэсэн мэдээлэл нь ийм байдалтай харагдаж байна. За, энэ календар дээр яг юу болохыг яаж өгсөн байгаа? Одоо 23-нд системийн танилцуулга хийгдэн ч юм уу, багш нарын тэмцээтэй гэх мэт мэдээлэлүүдийг сурагч нар ингээд календараас сургалт хийгдэх ажлыг харж болох нэ. За, файл буюу хэрэгцээтэй файлуудаа энэ хэсэгт хадгална. Төлбөр. За, төлбөр дээр болохоор одоо энэ хүүхдэд жишээ нь 100 мянга сургалтын төлбөрөөс 100 мянгаыг төлсөн байна. За, тэгэнгүүтээ үлдэгдэл төлбөр төлөх бол энэ төрийн банкаар ингээд төлөх гэсэн баатан байгаа. Энийг төрийн банкын API холбохоор энэ үйлчилгээ хийгдэх боломжтой болох юм. Тэгэхээр энэ шууд систем дээрээсээ шууд төлбөрөөр төлнө гэсэн үг. Харин төлбөр дууссан бол ийм баримт гэсэн юм генерейт хийгдэж гардаг байгаа. Энэ баримтны яг ямар учиртай байг вэ? Одоо ингээд энэ сургуульд яг тэдгээр курсийн төлбөрийг тэгж төлсөн гэсэн баримт нь байхгүй юу? Эцэг эхийн бүртгэл дээр ер нь сурагчдаа төстэй байгаа шүү. Энэ төлбөрийн мэдээлэл болон үнэлгээний мэдээллийг эцэг эхчээ харж болно. За, тэгээд өөрийнх нь хүүхдийн анги даасан багшийн мэдээлэл нь бас багш хэсэгт гардаг байгаа. Тэгэхээр эцэг эхийн бүртгэлийн талаар нэг яриад байхгүй. Энэ дээр ингээд цохоос дуртаад өнгөрье. За, анхаарал тавьсанд баярлалаа.